Морьдон монголчуудын мөнхийн омогшил Тодмагна подкаст. Морьдны төв соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан олонх тутмын подкаст. Тодмагна аппликейшн 12 жилийн түүхтэй Тодмагнаас сэтгүүл цахим боллоо. Та манай аппликейшнээр дамжуулан бидний өмнө нь бэлтгэн гаргасан 130 гаруй дугаар сэтгүүлүүдийг хүлээн авах боломжтой боллоо. Мөн Тодмагна сэтгүүлийн редакцаас бэлтгэн гаргадаг мэдээлэл болон зөвлөгөөг үн төлбөргүй хүлээн авахын чадвар. 7 хоног бүрийн видео болон аудио подкастыг хүлээн авч сонсоорой. Өдөр бүрийн зурлаг, цагаагаарын мэдээлэл, ардын хувьсгалын 90-100 жилийн ой хүртэлх наадмын бичлэг зөвхөн манай аппликейшнээр. Тодмагна. Морьдны түүхийг түгээгч түүжүүлэгчдэд зориулсан 7 хоног тутмын Тодмагна подкастын манай ээлж дугаар Дорнод аймаг Хэрлэн голын хөөнөөс үзэгч та бүхэнд хүргэж бэлэн болсон байна. Манай энэ удаагийн зочин Дорнод аймгийн Баян Түмэн Самбын Харьяат аймгийн алдарт өвч Жаданбын болд оролцож байгаа. За 2021 оны амжилтаараа бусдыг хошуужилж Монгол улсын болоод аймаг орон нутгийн хашилдаг өвчөөр шалгарсан түнтэй урдан хөлгүүдийн талаар за мөн өөрийнх нь гаргасан амжилтын талаар хөрөлцөн ирээд байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Танд өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр тантай 2 жилийн дараа хэд уулзж байна. 2020 оны төрийн наадмараас уулзчихсан. Тэгээд тэр үед таны одоо барийн сэтгэлд хуваалцахад хэлжсэн тэр үг бас санаанаас гардаггүй. Манайхан бол 3 үеэрээ морь өвтөр хэрэгт оролцож байгаа болсон юм а гэж. Тэгэхээр тэр талаар эхлээд ярилцъя гэж бодож байна. Удам судраатай талаар таны өвөө сүх гэж хүн, за аав жадмаа гэж хүн ер нь бол бас үе дамжин морих соёлыг түгэж явуулж бас энэ талаар эхлээд ярилцъя гэж. Манай өвөө сүх гэж хүн Баян Түмэн арайт сүх гэж хүн байж байгаа. Одоо хэдэн оны үед их хар азар мозор аймагт олон хэрэг төрүүлж исэн байдаг гэсэн. Тэгээд тэрнээс хойш манай аав чи аймгийн алдарт байж хамгийн анхны 93 онд л хамгийн анхны хаврын зүүн бус гэж болсон хундарт. Тэнд манай аавын унган цагаан морь төрүүлж исэн. Тэгээ одоо би одоо 10 дугаар ангид төгсөөд л аав байхгүй морь уяад дүүтэйгээ зөхмөр уяад дүүгээрээ оноолал тэгжил эхэлсэндээ. Тэгээл одоо миний бодлоор 3 ярил мөр үйж байгаа. Манай дүүчээс одоо сайн уяж болцсон ингээл явж л. Та 1999 онд аймгийн баяр наадамд өөрөө уяа дүүгээр онуулаад бас анхудаад аймгийн наадмын хайр хүртчихсэн гэдэг түрүү ярьсан хар соёлын гэсэн чинь тэр хар соёлын өвөөгийн тэр хар азарны үднэ одоо юу? Үгүй тэр хөвлөө дарга гэж байсан манай энэ хурдаар морьтой. Тэрний адууны нэг хэрэг гүүх манай аавд бэлгэлээд тэгээ манай аав нэг өөрийнхөө нэг хол азарганд тавьж тэгээ харамар гарсан. Тэгээ Хязаалмар аймагт 4-өр оруулаад соёл нь жил нь дүү тэр бас одоо гадуурын ажилтаа соёл нь жил нь битэр нэг уйсан болоод одоо сайлмар байсан багтаа миний. Тэгээ дүүгээрээ онорол аймагт ам үзүү авч ирсэн 90 онд. Тэгжил анх аймгийн наадам тайраг авсан да. Одоогоор нөсөл хэмэл тухай үед бас ер нь бол одоо Дорнодод бас аймгийн наадамд морь харагдуулчих бас хэн дуртай хүний ажил биш л гэж ойлгож байгаа шүү дээ. Ер нь одоо тухайн үед 90-ад оны үед тэр таны одоо оролцсон 99 оны байр наадам ер нь хэр өтгөн болж байсан юм бэ? Одоо сайн санахгүй нэг хүүхдээс болохоор ямар ч лээс энэ хоёр өндрийн амтнаар болжсэн. Тэгэхэд л манай дүү унаад ам үзэл сайн сандгүй тэрийг одоо олон жилийн өмнө ямар ч хэлсэн тэгэл энэ урд аймгаас нэг 10 км ажил хийдэг гэсэн. Тэгээд наашаа готолч явж байхдаа нэг ажил хийсэн чинь учиргүй ордон байгааз. Тэгэл би найзтай хэлсэн аймагт айрагдах хаа гэшээ гэд. Айрыг авч үзээгүй хөөж явсуулахад тэгэд өөрөө баясгаж ирсэн тэгж ярьж ирсэн. Тэгэл нэр ам үзүүлчихсэн. Өө бол хар азаргаар сайхан надчихсан гэдээ баярлаа. Аав тань Жаданбаа гэдэг хүн ер нь ямар удамшилтай ямар сүснээр дугаар надчихсан юм болоо. Ямар амжилт үзүүлсэн юм бол? Манай чинь Баяндан дожин саарл гэдэг азрыг анх аваад л тэгээ тэрний төлөөлөл тэр саарл азар чинь аймагт өөрөө 2 төрүүлсэн. Тэгээд
тэрний төл болгоноор л одоо гарсан эр төл болгон л тавьсан даа юм. Тэрний төлний саармар тэр хондрын зүүн хаврын зүүмс төрүүлсэн. Тэгээд л тэр хармарны эцэг нь бас тэр манай хогшин цагаан газарны төл тэгэл ер нь дандаа л энэ одоо Дакотагийн саарламар эдэр чинь хул эдэр чинь бүгд л тэр саар газарны л цусны ядуунууд яваад байгаа байхгүй. За яг саарламартын талаар асуух гэсэн чи өөрөө төрүүлээд хэлжлээ. Тэгэхээр ер нь одоо нөхөнд сайн адуу заяагаал түүнийг тэр сайн хүлгийн буйнаар уяач нь эзэн алдарсан тохиолдол маш их байдаг. Ер нь одоо миний уулзж байгаа зочдын маань бараг ихэнх нь тийм тохиолдол байдаг. Таны хувьд бас таныг одоо төрийн зарлагт наадмаас хүртээж те хамгийн алтаарт уяач гэдэг энэ хэрхэм орон нутгийн хансан цолонд хүрэхэд бол таны саарламарны амжилт бол бас нэлээд төлөв цолж байсан. Тэгэхээр саарламарныхоо удам хүчийн талаас ярьж өгч түрүү бас нэг сонирхолтой зүйлээр би бол яг тэр одоо төрлөө үржүүлэх адуу гэж ойлгоогүй яг танаа унган адуу гэдгийг нь бол мэдчихсэн. Одоо нүгшилдэг. Тэрнээс төрлийн үржүүлэх гэдгийг нь бол нэг хараахан бас сонсоо бас. Тэр удмынхын талаар та сайхан дэлгэрэнгүй яриад өгч. Саарламар ч манай хөгсөн цагаан газар нь 2 жилийн салаасан 3 дахь үе дээр орж ирж байгаа. Их тал нь болонгод манай хөгсөн цагаан газарны төл саар лазар хөгсөн цагаан газарны төл саар лазар байсан. Тэрний төл нэг халингуг юу яасан. Их талан дээр халингуу Аагүй. Их тал нь болонгод манай хөгсөн цагаан газарны төл цагаан газарны төл. Эцэг тал нь болонгод нөгөө хөгсөн цагаан газарны төл нэг саар лазар бас анжээ саар гэж. Тэрэнд манай нэг ахгүй нэг гүү тавиад тэн халингуу гарсан. Тэр халингуу оноохын Батарчин бор гэж цэвэр азрын тавиад л саар нүний эцэг хулаацар гарсан. Тэгээ хоёр талаасаа тэгэл нийлж байгаа. Ер нь энэ төрөл одоо энэ санамсаргүй хийгдсэн зүйл үү? Эсвэл энэ ер нь энэ саад тусанд нь буцааж одоо хийх нь бас хурд хадгалах чадвартай байдаг гэнлээ гэсэн одоо туршилтын үр дүн үү? Үгүй энэ санамсаргүй л болсон юм. Менежерийн нарийн ширээ мэдхгүй ш тэгээд явцсараа гал тэгэл эргээ цусанд орцсон байсан шүү дээ саарламар. Тэгээд гараад ирсэн. Тэгээ хурлаад ирэхээр мэдсэн юм уу? Ер нь бол цусанд ороод энэ. Ер нь цусанд орох нь бол гарах нь бол мэдсэн. Тэгээд одоо хурдан тэрийг бол мэдэхгүй байж гал. Тэгээд хосрон дагуу яад л юм хурдан гэдэг нь мэдчихэж байгаа шүү дээ. Даанаас эхлээд л уралцсан юм. Тий. Даандаа хэд уралцсан юм бэ? Даагандаа 2 хол уралцсан. Аймагт ердөө уралдаж амаа үзүүлэл. Манай дүүгийн нэг хүрэн даагт хурлаад миний сааралдаа амаа үзүүлсэн. Эрдэнэрийн саарлаг гэж. Тэгээ бүсэд очиод зургаалцсан. Энэ тийм бүсд 16-нд. Тэнд бас айрагт холбоо байсан уу? Одоо мэдхгүй байсан гэж боддог шүү дээ. Би бас өөрөө бас алдаа тэр нэг 50-ч явуулаад 50-ч нөгөө цэргүүд барьж үлдээд. Тэгээ араас нь тавиад 40-50 өдөр бол байхгүйсэн шүү дээ ерөөсөө. Тэгээ байхгүй байж гал нэг 3 км гэж ахтал орж ирж байсан шүү дээ. Араас нэг 16 талаар орж ирэл. Тэгээ уршилсаар гал 6. Энэ жоохон юм уу? Ламп одоо бас жоохон аашрах юм уу тавьж тавуулж байгаа. Хүүхэд нь баг байсан. Хүүхэд нь баг байсан. Жоох хүүхдэр уналцсан ус тэгээд тавьж явуулсан. За шүтлэн жилээс эхлэл бүсийн уралдаанууд дайрагдаад эхэлсэн юмсэн тий. Тий. Шүтлэн аймагт төрүүлээд Хинти Сүхбаатарын бүсэд очиод гурвалцсан. Тэгээ Хязаалын өөрөө шууд би барамжлаа Сашкагийн Эрдэнэт гэж найзтай очиж уйжгаад улсын наадамд 16-аар оруулаад тэгээ цаашаа очиод хангаан бүсд очиод ам үзүүлсэн. Булганд Хязаал өөрөө. Тэгээ соёл өөрөө улсад наймлуулаад бүсэд ирээд Дорнотын бүс дээрээ ам үзүүд боллоо. Тэгээ авчигмар улсад дөрвөлөл 20 онд. Өнгөрсөн жил бүсэд зургаал болчлаа. Тий. Дааг 7 мөр аял зургаалчлаа бүсэд. Манай 7 мөр бол өнжөөдгүй юу? Гэхдээ би шүтэн жил өнжөөгөх хойтсон шүү дээ. Дамын гаргаал хойтсон. Энэ одоо яг энэ
саарл морьтой ах トゥ гэдэг юм уу эцэг их нэгтэй бас яг ийм төрлийн үржүүлэлт орцсон өөр адуунууд гаргаж байгсан та бүхэн одоо мэдээ саарл морьч нүдэн дээр илт хурдлаад ирлээ шүү дээ. Тэгэхээр түүнийг давтсан уу? Үгүй яг ийм үржил гаргаж ирээгүй. Тусанд нь сууж гаргаж ирээгүй. Одоохондоо. Их нь бол эцэгтэй бол байж л байгаа одоо. Тэгээд унгалал унган доо болж өгөхгүй юм шиг эндчээд ирсэн. Сүүлийн 2-3 жил. Тэгээд энэ жил бас л унган энд зэр унаг гарсан эндцэн тэгээд эргээл эцэгтэй байж л байгаа. Эцэг хоёр нь бол их гүн нь бол эцэгт нь эцэг байж л байгаа тий. Одоо байж л байгаа. Би яг бас надад энийг би нөгөө яагаад асууж ийм юм гэхээр бид нар бас манайхаас сурал зохион байгуулад ерөнхийдөө өөрчлөлт зориулаад мөрчлөлтээр анхаарах удаас ер нь энэ төрлийн үржүүлгийн хүмүүс жишээлбэл магны халуун илт хурдлаад ирэхлээр энийг хүмүүс маш ихээр дуршиж байна л да. Тэгээд яг мөржлийн судлаачдаас нь бусад хүмүүсээс нь асуугаад ирэхлээр төрлийн үржүүлгийг бол яг цуснд нэг л удаа хийнэ гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бас олон давтаад юм тухайн үйлдэлийг олон хийгээд ирэхээр нөгөө чанаргүй гэдэг юм уу янз бүрийн юмуд гараад дахиад дараагийн үе дээр нэг тэгэхээр би энийг таныг бол ахиж хийсэн үү гэж лавлаад байгаа. Байсан. За саарл морины тухайд Эрдэнэ гэдэг хүнд очсон нь бол хэд оны түүх вэ? Тав даан цагаас нэхлээр гардаад үйцсэн юм шүү дээ. Эрдэнэ Ховдомгийн буянт сум яриад Батсар Эрдэнэ гэж манай ах байдгийг. Тэрэнд бол одоо энэ саарлгүүний чинь манай аавын дүү дээр байсан байхгүй юу? Манай өгшин цаа замын төл азарга нь манай дүү дээр байж тэрнээс гарсан саарлгүүний чих тэр манай тэр аавын дүү дээр гарсан унах байхгүй юу? Тэгж явж зарагдаж явж байгаад хүрлээ гэж хүн зарагдж явж байгаад баарахт эргэж ирсэн байхгүй юу? Барахаар дамжин манай Эрдэнээр хахаар дамжин эргээд манай дээр ирсэн. Эрдэнээр хаваад тэгээ хол азарган тавиал саалмар гарсан. Эрдэнээр гэдэг хүн бол угаасаа танаа дээр одоо танах нар морой уйлдаг хүмүүс юм уу? Хүү юм уу? Тийм манай ах одоо адуу мал манай дээр байдаг. Тэгэл даан цагаас нэхлээд тавьчихсан юм шүү дээ. Бусдаас арай өөр байдаг уу? Өөр гэж ажиглах тулаан байдлын хувьд болоод одоо ер нь яг тусандаа орсон төрлийн үржүүлгийг цаад өгч мэдчихэж шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө бүр дээд өвгийнхаа тийм чанаруудыг татсан байна. Ер нь нэг тийч ингээд ер нь аль мэдээж би ойлгоход бол аль сайнуудыг татсан байх гэж бодчихлээ юм л да. Гүн айхтар тийм онцгороод ах юу байхгүй ш нэг жоохон дэв давх их гэлээдэг ч юм уу нэг тийм. Тэгс энэ учиргүй зөрөгтэй ирнэ. Жоохон тиймэрхүү шүү дээ. Тийм үү. Хил номхон тэгсэн хаяа нэг сон дэвтаг гэлээдэг шээ. За 2020 оны 18 оноос эхлээд таач улсын наадамд оролцсон юм биш үү тийм ээ? 3 дахь жилдээ очиж нөгөө үлгэр дээр гардаг шиг яг 3 дахь удаа 3 дахь гэл нэг тийм 3 дахь жилдээ өдрийн наадмаас анхны хайрга хүрсэн байна. Тэгээ нэг хүртэхдээ нэг түрүүнийг хайрга бас нэг дор авсан тийм. Тэгэд нэрлэлц одоо шин цагийн адууны англи, нэрлэлц бага насны англи. Бол сартаа бол төрүүлсэн. Заа төрүүлсэн тийм ээ. Тэгэд хэрвээ андуураг бол тэр үед манай унган адуу даавынхаа бий болгож өгсөн тэр адууны адуун сүргээс нэг түрүүнийг хайр хүртлээ гэжсэн санагдаад байна. Тэгээ ерөнхийдөө бол их талаараа бол бүгд л манай аавын унгаа адуул та. Тэгээ тэр хул дагнаж чи эцэг болонгууд Дөвдөн Жэждэн Батцаа гэд манай нутгийн тодгонлоо байж байгаа. Тэр ахын тэр улсад шүдлүүрээ төрүүлсэн хэр хязааланд төрүүлсэн хязааланд тэр хэр азарганы тэр одоо сүүлдээ дуурай тодгонлоо авсан та хэр азарх. Тэрний төл эцэг нь холын манай эцэг. Эх нь болонгод манай аав яг унгаад дунаас гарсан. Тэгтээ тэр аавын унгангүйг энэ Энкотын гамбаа гэж нэг залуу байдаг. Одоо Төв аймгийн. Тэрний нэг Агдам гэд халзаалсан манай дээр бас нэг 4-5 жил болсон юм а. Тэрэнд аавын нэг унган хонгоргүйг тавиад энэ их гарсан. Тавтаг. Арабын тавтаг. Тэгээ эцэг тал нь бол одоо зөргөтөд хэр азрах. Одоо дуурай манлаад байгаа. Тэр хэр азрах чи ямар ч үстэй юм бэ? Тэр 50 азрах. 50 англи араб уу? Англи. Тэгэхээр таны хул
өрөөчин бол англи арабын цус орсон байх нь Тэгээ 250 мөр гэсэн ад байхгүй. Аль талаа илүү татсан байна вэ? Одоо шил англи бол бэлэн хурдлах чадвартай, араб бол төсвөр төвчрийг тийм бүхэн өгчүүлнэ гэдэг ингэж байгаа шүү дээ. Хоёулаа л байгаа шүү дээ. Энэ болтож байна. Бас л юм дийлдэхгүй шүү дээ. Ерөөсөө байж байгаа. Ерөөсөө зүтгэлээл энэ ерөөсөө. Даанаас хойш ер нь яаж тавьсан юм бэ? Даагандаа усад төрүүлээ шүдлүүрөө төрүүлжил уралдааг бүр орд саydсан. Яа? Тэгээд шүдлүүрээ дунд наснд оролдохоороо шүдлүүр усгаа. Тэгээд хэмжээ байхгүйсэн юм тэгээд. За тэгвэл та ч нэг сайн үрээтэл болчлоо юм. Дэнжлийн хязал үрээ шүү дээ. Дэнжлийн хязал үрээ. Хазраа. Тэг. 2020 оны тухайд энэхүү амжилтаараа төрийн наадмаас нэг ай хүрсэн амжилтаараа Монгол улсын чансаа өндөр 9 үеч нэгээр ирмэлэгдсэн. Нэгт толоод. Тийм нэгээр яасан тэ шалгарсан. Тэгээд мөн Монгол улсын шилдэг үеч болсон байсан. 20 оны амжилтаар тийм үү? Дорн таймнаас тэгсэн. Тэр жилэл одоо таны азтай өвдөө одоо бас баярлалтай эргээд дурсахад сэтгэл хангалуун сайхан дурсамжтай жилүүдийн нэг баг тийм ээ. Тэгэл яах вэ? Чи одоо төрийн наадмаас төрийн хайрыг авмагдчих бас. Тэгээ ихмөр хайрыг тулд нэгдэж бас хавархал юм гэсэн шүү дээ. Тэгээ билэгшээдгээ. Аавч нь бол байдаг үстэй. Би одоо асуух мэдхгүй зарим хэсгүүдийн дүнд одоо хасаараа цаа явж хамаагүй яриад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо өвлөмд таавал удамд байж. Тэгээд магадгүй одоо өвгдөөцийнхаа үйл хэргийг үргэлжлүүл төрийн наадмаас Монгол төрийн наадам те төр төсний цэнгэлд одоо ихмөр харагдуулж байгаа одоо түрүү хайр хүртлээ. За тэгээ мөн тэр амжилтаар одоо Монгол улсад байгаа 120 мянган үеэр чадвараас тэр 9-ийг болоод ингээд орлоо. Тэгэхээр бас удамсуудаар тийм үү аав ээж хаачиг хариулаа гэдэг юм уу бас нэг тиймэрхүү баталтай бодлоор бол төрнө өстэй тийм ээ. Яа төрөлгүй яах. Би одоо тэр улсад маар хайдвал чи аав руугаа яриад. За одоо нэрийг чинь аваад төр юу яллаа штэ гэсэн байхгүй. Төр данслаа штэ гэдгсэн юудас. Наадах чи би болгоцсон бол чи яах вэ гэдэг үдэс тэгж байгаа маань. Тэгээд л аргагүй би болгосолтой байна. Ер нь манайхан ч ингээд ажиглаад тахлаар манайхан монголчуудын нэг төрлөх одоо бас нэг хүмүүжлэн гэдэг юм хүүхдээ ер нь нүүрэн дээр нь гэдэг юм уу ил багт нэг гэж аав ижил нэг магтаж оромшуулдаг үг хэлдэг тий. Гэхдээ бас нэг яалтчгүй үед бол миний хөө гэдэг юм байгаамаа гэдэг ингээд одоо улсын шилдэг байж шалгараад ч юм уу эсвэл төрийн наадмын дараа хүүхдээ бас хүүгээрээ бахархаж байгаа илэрхийлсэн байлгүй дээ тань. Утсаар яриад янгол хоолон зангирч ирсэн байх гэдэг. Тэгээ яг тэгээ ярингууд үз тэгээд байгаа хэрэг. 2021 оны тухайд бас одоо сайхан баяр хөтөлтэй жилүүдийн нэг байсан. Дорнот аймаг ер нь бол одоо бусад бүсийн уралдаануудаас зүүн бүсийн уралдаа чансааны хамаагүй илүү болдог. Уралдах мартын тухайгаар шүү дээ. Тэгээд зүүн бүстэй харьцаад бол бас нэлээд дэврт бичигдэхэр юм шиг санагддгийн зүгээр хувийн хав. Тэгээд тэр уралдаанаас та 3 ай хүрсэн тийм өнгөрсөн жилийн тухайд. Тэгээд өнгөрсөн жилийн зүүн бүсийн уралдааны тухайд хичнээнээс хэдэн насны нэмэртэй очсон бай. Өөрийнхөө хүсчээсэн гэдэг юм уу? Одоо хэмжээний амжилтаа үзүүлж чадсан болов. Сайхан амжилттай болсон 3 арга явсан. Азраг тавсан. Одоо тэр Дорнот аймгийн цагаан сум яриад Дашнамын инкулт гэж аймгийн арсан залуу байдаг. Манай ах уу. Тэрний яг унган бор азраг. Одоо манай Color Stage компани захирал Батбаатар хөвсгөлийн чамдуу өндрээ. Батбаатарын нэр дээр улдаж тавсан. Соёолон бас манай энэ дүүгийн миний хамгийн магадгүй санжид дөрж соёолоо. Манай Батбаатар найз нар дээр бас тавлаад. Халахгүй нэг манай нэг хуураад байдаг юм аа бидтэй цомор үед. Тэрний хонгороо залан тавлсан. Тэгээ саарлмөрөө зургаал болцсон. Нэхэр да 7 болцсон. Эрлээс да 8 болсон. 10 дотор нэг 5 6 тавьсан. Гаргасан амжилтандаа сэтгэл хангалуун байгаа. Эсвэл саарлмаар айдуулж чадаагүй бас нэг. Харин саарлмарнд л жоохон босдон жоттой яах.
Саарламарандаа л жоохон. Тэр одоо уяаны алдаа мó ерөнхийдөө одоо тэр өдрийн гэдэг юм аа зөвмөн тэгээд Тэр өдрийн л хазсан байл үүдээ тэгээд тэгжил боддог шүү дээ. тэрнээс уяа муу алдрах ч гэдэг юм уу. Сая тийм юм болцсон юм аа гэдэг. Тэгээ бас алдаа байлгүй дээ тэгээд уяа яас. Та ингээд түрүүвтер амжилтыг та нэгтгээд яаж хахад нэг түрүү 8 арив гэж бас үсгийн уралдаанаас тэгээ сая л ингээд ярихад л хоёрыг нь өөр хүний нэр дээр цолвол хоёр өөр хүний нэр дээр цолволсон л байгаа даа. Тэгээ мэдээж одоо та мөр үйж байгаас амжилт гаргаж одоо ингээд тодорхой хэмжээний амжилт яа одоо бас цол иргэнмээ зорихгүй юу? Ингээд бусдын нэр дээр цолруулаад дахлаар чи нөгөө үсгийн алдар цолны процесс чи хойшлоод л байна. Одоо чи бүгдээр л хүний эцдийнхэн нэр дээр ерөнхийдөө уралдаж байгаа тий. Тийм ч одоо ямар ч юм байхгүй. Селен амьсга задалж дархлааг дэмжин Агрофит тэжээлийн үйлдвэр 2014 оны Дорн таймагт болсон зүүн бүсийн уралдаанаас уралдаанд анх соёлын төрүүлсэн юмсэн тий. Бүсийн уралдааны гэхлээр тэр юу л дээ. Манай сар хүрний эцэг шүү дээ. Тэр 14-нд төрүүлдэг уул азар соёлынч. Тэгээ манай хөргөн үйж төрүүлсэн юм а битээ цог нэг гал гэж боддог. За тэгээд түүний дараа яасан била. Тэгээд сармөрний амжилтууд залгацсан юмсэн тий. Тэгээд сармөрний амжилт 16 оноос эхлээд 15 өдөрт аймгийн надад ихмөр төрүүл гэсэн нэлийн төрөө авсалтаа аймагаас л ариг төрөөл авсалтаа. Тэгээд л 17 оноос л улс руу явсан шүү дээ. Та 99 онд анхуд аймгийн наадмаар мартуулж байсан гэсэн 2016 онд аймгийн алдарт бууч цолгорсон юмсэн тий. Ер нь хичнээн ариг төрөөтэй байсан юм бэ. За аймагт чинь 3 4 10 дэх ариг байлоо би. 16 бүсэд дэгчин ариг аваагүй байсан юм да. Тэ 3 4 16 аригт орж илүү. Тэгж аймаг алдарт болчихсон баха. Тэгж бодчихсон. За одоо орон нутгийн ансан золонд хөрчлөө одоо нэг улс руу гэдэг том даван дээр гарч уралтай даа гэл. Тэ ер нь бол тэгж л бодсон. Тэгээд манайхан ч бүгд амтсан мэтэл баран чавралтай гэдэг. Энэ улсад ингэж морь аригдвал орон нутгад одоо уйж байгаад улсад очиж аригдуулж штэ тий. Тэгсэн мэт тий. 19 оны 20 оны тухайд бол эндээ уйж байгаад. Тэгэхээр ер нь одоо яг орон нутгад морь уйж байгаа улсад морь аригдуулахын тухайд ер нь яах хэрэгтэй гэдэг вэ? Та урд нь 2 жил очиж туршлага судалсан байгаа штэ. Бас тэр хавийн үеийн аргуул дээр очиж суралцсан байгаа. Та энд бол ингэж л нэг уйх юм байна. Сургууль нь ийм байдаг юм байна. Ер нь баримжаатай болоод ирсэн байсан баг гэж. Тий. 17 онд болонгоч 18 онд анх явсан юм байна. 18 онд Сашкигийн Эрдэнэт манлаа вечер дагаж явсан. 19 онд чинь 19 он 61 дээр их хоёр дугаараа хатартай. Тэ 20 онд бас 19 онд ч бас Эрдэнэт Сашкигийн Эрдэнэттэй байсан. Тэгээ 20 онд би чинь 61 дээр байсан. Их хоёр дугаараа хатартай. За тэгээд таны нэрлж байгаа хүмүүс бол дандаа л улс усын наадамд жил болгон тайрагд өргөддөг хүмүүс. Эдгээр хүмүүсээс ер нь ямар туршлага гэж судалсан байна. Одоо юу мэдээж бас танд бол нэмэр болсон байх. Тэр эдэж л одоо тэгээд ихэм сурж тариадас ч бас тий. Тэгээд одоо энэ залуу сайн хоёрч нар манай энэ дүүгийн найзар Алтай очир энэ Атучин Нямбатар нь Батцаахан ток алзмаар шараа зондог. Энэ дүүнэр битээ чи ингээл байнга л цог манай дүүнэр дээр цог явдаг. Тэгээд яг холилдож утгалтаа л энэ таг явчихдаг шүү дээ. Асуу зөвлөд гэдэг зүгээр ерөнхийдөө таны бодож байсан яг за нэг ингэдэ гэсэн зүйл зүг байсан байх уу эсвэл бас зөрүүлдэг байсан байх уу? Ерөнхийдөө бол одоо
Саарл мөрөө бол би ер нь өөрөө бараг гадралдгийг. Их сони шүү дээ. Уяад ангууд. Нэх доошоо орж ирсээр нь л ажил хийгээд юм. Доошоо орж бол яг уралдах болоод ирэнгүүл их янзын гоё болоод болтгонод бүр гоё болтгох байхгүй юу ерөөсөө. Тэгээ мэддэг болохоор доошоо орчлаад хайдггүй тэг ухаал идэгий. Тий. Өмөрнийхөө уяаг олно гэж тий олон жил яг тогтмор уяад ирэхлээр биенийхээ арга барилд орч яадаг л та. Одоо өтөж одоо дасч ин дөө дааган цагаасаа ажиллаад одоо ноцолтоод л шүү дээ. Танаа ер нь өөрийнхөө надууд аавынхаа өвгөөтэй бий болгосон одоо ер нь ямар онцлогтой адуунууд байдаг юм бэ? Одоо та өөрөө үлсэн адуунуудаас яриад байна л та. Гадагшаа гарч хурдалж байгаа бас амжилтууд байгаа байлгүй тий. Бага тод янзын эцэг янз гэж язгах чинь энэ их нь манай адууных юм. Эцэг нь бол оноохын янзын төлөө. Тэгээ энэ барамчаа мөнхөйг л тэ. Аваад энэ барамчаа сайн орлож байгаа. Эцэг нэг хурдан байсан гэсэн. Одоо энэ тод янз чинь олон харигдварлаа шүү дээ. 3 чам үзүүлж байна. Өөр. За тод янз танаа адуунаас орно уу? Одоо тэр манай хүрээний нэг хүрэн 13 онд үстэй улсад эрлэц дааганд гуруулсан шүү дээ. Манай адууны нэг эрлэц хүрээндээ манай хүрээний Хин гэж үлээ. Баян үлзээ. Жамсран жим баян үлзээ гэж манай хүргэн мэддэг. Ер нь л одоо эр хүн морь үйж байгаа эр хүн болгоны дотор л төрийн наадамд морь айрагд болчих юмсан тий. Томоохон наадамд морь төрүүлэгч юмсан айрагд болчих юмсан гэсэн энэ бол төлөв өсөл. Тэгэд тантай адилхан орон нутгтай морь үйж байгаад яаж уяад ямар хэдийд очиод ямар арга туршлагаас нь хуваалцаад яаж яваад ирнэ үү? Яаж үйл улсын наадамд очиод морь айрагдуулчихдаг юм бэ? Яавал төрүүлэгчдэг юм бэ? Хүсийн наадамд яаж ингэ одоо бас морь айрагдуулаад ингэж олноор нь яагаад вэ? Энд чинь уяа зүв байгааг л одоо нэг хүний уяанаас олон морь айрагдана гэдэг чинь тэр айлын уяа ерөөхдөө зүв байгааг л илэрхийлж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэгж л одоо залуучууд бас их сонирхож таны яриаг яах гэж бодоод байгаа. Тэгээд таныг бас тэр дуршлагаасаа за ер нь бол яг орон нутагт ингэж өвлийн тижээлийн ингэж хийгээд нэг тэднээс ядаг манай нутгийнхан бол ингэдэг тэдэн үеэр хот руу төгсөн энэ нь бол ийм байсан. Түрүү жил нь ингэж ингэсэн учраас дараа жил нь гэсэн. За улсын наадмын өмнө бол ийм хийсэн гэдэг. Ингээд өөрийнхөө дуршлагаас яг нөгөө 2 3 жилийнхээр ингэ сайхан яриад өгөл гэж би бас хүлээгээд байгаа. Би жоо өвөл бол мордо энд баян дуун сумдаа ингээл ажил хийгээл үждэг. Тэгээд өвөлөн бол айхтар уралддаггүй. Ажлыг хийж байгаад л нэг ганц нэг жижиг юм тавиал тэгээд хайчдаг. Хүмүүсийг байнг ухаад ингээд ажил хийгээд байдаг. Тэгж байж байгаа л ногоонд гаргачаал эрт барьж аваад л. Тэгээ алсаас нь ажил, их алсаас ажил хийдэг юм би болно бол. Тэгж байж байгаа л ногоог л барамжлаад инээдтэй бүгдээрээ зөвлөлдөн л дөө гэж чинь. Манай хөргөн дүү битээ чинь найз нөхдөөрөө ингээд бүгдээрээ барамжилдаг юм чинь тэгээд л бүгдээрээ ярилцчаад л тэгэл өдөөс өдөө тавуулж ол явдаг. Тэгэл барамжаа ямар ч очоод ханаар манархийн өмнө очиж нийлээл энэ тань нийлээл тэгэл ажилд орчдөг. Сунгаа энэ төр энэ ерөнхийдөө бас гол ажлуудыг тэнд хийгдэж байгаа. Одоо яг тэнд уралдахад өнөтэй хийж байгаа бас. Тий, тэгжил сорилт нь шүү дээ. Сайн юмнуудаа хийж ижил. Өнгөрсөн жилийн бүсийн уралдааны тухайд бол яг эндээ хийж байгаа л байсан. Баруулсан шүү дээ. Баруулаад баян өтгөдөө яжгаад бүр цагаат л орсон шүү дээ бүр. Цагаат тий болно гэж очиод цагаан хотолтой очиод тэгээ ирсэн шүү дээ. Дээрж ирээд энэ чинь ирээд эндээ ажил хийж байгаа оролцолтой өстэй. Ер нь улсын наадам зорж байгаа хүмүүс ямар хугацааны хэдийн үед очичвол бас илүү нормал амраагаад нөхцөлтөнд тасгаад очих боломжтой юм шиг байна. Ер нь бол эртгэл очсон дэш. Битэд бол ингээл хангаар давхал ирлээс эхлэхээс өмнө очиод л бараа битэд ер нь 6 сарын 10-д гаргаад баралцдаг шүү дээ.
Тэгээд барамжлал яа төгсөөр яваал. Тэгээд энэ хотын том ууш нартай нийлж давхул моклоо хийж авал тэгээд цаашлаад идэх шүү дээ. Одоо бас хүмүүс энэ дорнод руу бол би дорнодын наадмыг бол яг энэгээр уралдаж байгаа цөөхөн ч үж магадгүй нэг талаар. Гэхдээ ер нь бол дорнодын наадам бол нэлээд чанарчуу болдог. За нөгөө шин цагийн буюу тусдаа одоо бас нэлээд уралддаг болов гэсэн ерөнхий надад ийм төсөөлөл бий. Тэгдэг үү? Танай аймгийн наадам ер нь ямар хэмжээнд болдог вэ? За аймгийн наадамд одоо уралдаагүйгээр 3-4 жил болчихлоо шүү. Одоо яг ямар хооролж байгаа юм бэ? Өмнө нь бол гайв эрлиз гэдэг юм уу тусдаа адууд гайв яг энэ үтгээ дуурал уралдаад байдаг гэсэн үү? Тэгсэн. Тэгдэг байсан. За таны хувьд болохоор зөвхөн морь уух уяад аймгийн алдарт байж буй орон нутгийн хасан цолын төрхөөс гадна одоо 93 наадмын 2-оор нь бас орон нутгийн хасан цолын төрсөн гэдэг аймгийн арслан. Хүмүүс бол таныг болд арслан л гэдэг юм тий. Арслан бол. Арслан бол гэдэг юм байна. Үндсний одоо ер нь бол бүх бас удмаа татдаг гэдэг. Аавынхаа талыг гэдэг юм өгдөөсөө талаад морь үйд болсон. Барилдах удам нь одоо бас аль талаасаа вэ? Манай ээжийн тал бүх юмтай. Манай ээж ч бол Дорнод аймгийн алхгол сумаар ятан. Ээж аа болоод Увс аймгийн Тэсэ сумаар аймгийн начин цолтой юм. Төмөр гэж юм байсан. Тэгээд манай ээжийн талаас бол аймгийн арслан цолтой 3-4 байна л да. Манай Уял Баатар гэж аймгийн арслан байна. Манай ээжийн дүү Баттар гэж аймгийн арслан маань одоо хотод сайн барилж байна. Манай ээжийн аймгийн багдоо Батчулан гэж аймгийн начин байна. Тэ байна. Ээжийн талаад ээжийн талаад одоо татсан байл гэдэг мэдхгүй нэг мэдсэн жил барилдаад эхэлсэн байсан. Нэг мэдчих хэддэгээс эхэлж байсан. Хэдэн оны аймгийн занг аймгийн арслан гэсэн бэ? 7 оны аймгийн. 2007. 5 дугаар ангид байж 5-6 дахтал бүхээс өгсөнд очивол нэг ангиараа очивол 7-8 хүүхэд очивол тэгэл тэрэндээ 2 хүүхэд л үлдсэн манай ангиас. Тэг босдон нэгээд л гिचэл намгаал. Манай бүх юм багш зориг театр гэж одоо 14 оны зүүн бүсэд соёлын төвлөрсөн. Тэ зориг дээрэн зүүн зориг театр гэж манай бүх юм багш. Та бол одоо нэг талаараа бас таны спортсмен гэдэг юм одоо өөрөө барилдчихсан спортын хүн байгаа морь ухад бас нөлөөлсөн болов уу гэж бодож байна. Яг л доломсрон ачин чинь өөрөө бас барилдаг үү те тод малавч тэгээд яг өөрөө нөгөө өөр дөр яг бэлтгэл ачаал аваад ямар ачаал хийсэн дараа хүчинд ямар ачаал ирдэг үлээ яаж дэрийг сулалдаг үлээ тэгэхээр ингэдэг шүү дээ өөрөө биеэрээ мэдэрсэн учраас адуу чи ам физиологи юм бас тэрийг ингэж одоо за одоо нэг юм болж байгаа нэг ингэчигээд ингээд илүү бас тэр бас уянд бас давуу тал болдог гэсэн гэдэг ярьж байсан. Таны бас тэгэх үү? Тэгэн шүү дээ. Яг тэгдэг шүү дээ. Тэг ер нь бол тэгээд л өөрөө бас нөгөө бас нэг тодорхой хэмжээний хөлсөө хойжилж исэн бахаар тэрийг мэдэрдэг байхгүй бас. Мөр үйж за одоо тэгчүүл болох юм байна да. Ингүүл болох юм байна да. Ачаалын одоог бол болно да гэдэг бас мэдэрнэ шүү дээ. Өөрөө барилтаа төрүүлэх гэдэг юм шөвөрхөн бахтай юу? Уйсан морь тань төрүүлж арих бахтай юу? Аль нь илүү вэ? Аль нь илүү танд тийм байр багтлыг мэдрүүлж байна вэ? Хоёулах байна шүү дээ. Тэр үед дурлал барилдаа төрүүлж ирсэн тэр үуч бас сайхан мэдрэмж болсон. Морь төрийн наадмын төрүүлээд бас л янз бүр мэдрэмж шүү дээ. Төсөөлж байгаагүй шүү тэгээд яана гэж. Төрийн наадмын морь төрүүлэгч найдвал нэг тэгэхээр ер нь бол цэржингүүний өсөл чинь тийм байсан. Байсан. Тий. Тэр ойрхон гэдэг юм уу? Тий, тэгж бодоо гэж тэгээд. Ямар ч гэсэн нэг баруугаар уралдаж болох байлгүй дээ гэж бодож явсан тэгээд. Сайхан л юм лээ. Бүх морь хоёр нэг савнд багтдаггүймаа гэд хүмүүс ярьдаг. Та тэр үгийг сонсч л байсан баг. Гэхдээ энэ бол эсрэгцэх хоёр зүйл гэдэг утгаараа биш. Хоёулаа нэг дор болдог учраас хоёуланд зэрэг амжилт гарах гэж одоо хөөхөн бол хоёр талаа хөөсөн мэд хоцорнол гэсэн санаа юм байна гэж би ойлгодог. Тэрнээс нэг савнд багтахгүй бие биедээ гаршилтна гэсэн үг ш. Тэгээд магадгүй одоо бас морио үед ирэхлээр бүхээс аргагүй ихэнд алсрах болдоггүй. Эсвэл яг хоёулын мориоч уяал өөрөө ч барилдаал явдаг гэсэн бас тийм үе байна уу? Яг тэр чи бас айгүй юу л дээ.
Ер нь морь уйжгаад барилдана гэдэг бол хүн айгүй ядарна шүү дээ. Морь уйх чи бас тий. Тэгээ барилдана гэдэг чи бас бэлтгэлтэй амралттай байж барилдана шүү дээ. Тэгэл морин дээр байгаа хүн бол хязгаарч амралт байхгүй. Ядарна. Тэгээ би өөрөө тэгж үтсэн. Тэгэл нэг 16 онд 17 онд шүү дээ. Аймгийн наадамд шүдлүүрээ мартах гэдэг аймгийн наадамд ирж бас барилдчих гээд болдог. Бас нэг дуртай юм болохоор яхаа нэг барилдчихэд ирсэн. Тэгээд нэг нь онд очичаал морилгоо яваад гэсэн. Тэгээ үний юм байна да гэж боддог шүү дээ. Ер нь тэрэндээ ч хоолноч яг морь уйсан хүн бол өрхөө бас хөдөлмөрт амар ядардаг байхгүй. Өглөөнөөс орой болт тэгэл нарна тийм ээ. Тэгээ тийм хүн очиод барилдана гэхэр ч бас хэцүү шүү дээ. Тэгээ хүмүүс ч өвчийн хөдөлмөрийн чинь тэр өглөө нар мандахаас эхлээд үдшид сар гарах хүртэл гэдэг юм уу хүртэл үргэлжилдэг гэж боддог хүмүүс бас арай цөөрөд энийг гэж бодож шүү дээ. Яг л өвчтэй ч ирсэл нэг тарган дээл өмсөл нэг там ширээ эдээ тавгийн өмнө там хөөрөс үрлээл ингээд ер нь нэг юм яг ерөнхийдөө илэрхийлэмж нь ч гэсэн бид нар тийм юм да. Бид нэвтрүүлэх үзүүлэх гээл айл гоёор нь харуулчих гал тий. Нөгөө нэг хүнийхээ одоо нүрээ угаагаад нөгөө нуухыг аваад хамаг торгон дээлийн өмс хамгийн том торгон дээлийн өмсүүлээл тэр дээлэн дээр нь хүмүүсийн фокус тусаа явчихж байгаа ш. Тэгэхээр хүний уяа чи ядарсан царай тэр их хөдөлмөрийн хүмүүсийг мэдгүй өнгөрөөд байна уу. Тэгээд тийм учраас нийгмийн уяачдыг юм дурандаа одоо нэг юм зугаацсан ч гэдэг юм уу. Бас нэг хил зарим үед ч хил ивлмэр яаж амнаас нь эвлэж гардаг юм болоо гэдэг үг чихэрээ сонсомж. Тэр та бас нийгмийн одоо ялцчгүй бид нар чинь суурин өргөжлөлтөй болоод тодорхой хугацаа өнгөрчихсөн 2-3 үеэрээ хот суурин газар амьдсан байгаа хүмүүс уяачийн хөдөлмөр гэж их чухал яаж үргэлжилдэг юм болоо. Уяачин жаргал нь хаана байдаг? Уяа морь уйхын хэцүү уяачин зовлонгүй л хаана байдаг юм бэ? Тэр талаар бас нэг харж өгч. Харин тийм үү. Одоо энэ уяач нар чи өрхий одоо 100 жил дамжаад ингээ уламжлалт ирсэн юм авч явж байгаа уяач нар идэр ойлгохгүй байна л таа. Өглөөнөөс орой боллоо гэхэд би одоо өөрөө барилддаг байхдаа бэлтгэл хийдэг байхдаа ингэж амар ядарч байгаагүй ш бас нэг амраад идэг болохоор одоо ингээл барамчаа бол ингээл ер нь морь мал уяа явахад хөргий хэцүү ш. Тэгээ өглөөнөөс орой боллоо ясал байж байгаа ш. Тэрийг одоо тэр хотын төс өрн газар яаж ойлгох вэ? Яг өөртөө дотор нь орж амьдарч үзэг болохоор яаж ойлгох вэ? Тэгээд тэр одоо тэгж хитэн сар тэгж нойр халгүй очиод морь аригдахгүй бол ядарсан байдаг. Аа тийм шүү дээ. Чам бол ядарсан ч мэдэгддэггүй гэдэг даа. Яг нэг наадам дуусан гол морь аригдсан бол айгүй сайхан. Ядархаа мэдэхгүй ш сайхан яваал байна. Морь аригдаг бол тэгэл шууд гэртээ харих замчаа. Та бол 3 дахь үе үеч дараагийн 4 дахь үеийн гэдэг юм уу залхам шалаа гэсэн морины соёл морих нүүр соёлыг одоо залхамжилж авах залуучууд ер нь хэд бэлтгэж байна. Танаахан ер нь бас одоо маланд хэр өвтэй хүүхдүүд нь танаахан хүүхдүүд дүү болгоос үйдэг гэсэн тий. Манай дүү энэ хүргэний хүүхдүүд бас морины олон бинууд байна. Тэгээ манай хоёр том нь охин. Тэр хоёр л моринд бол аягүй дуртай. Манай том охин шилдэг унаач болж ирсэн шүү дээ. Тэгээд хоёр хүмүүс одоо арай бага байна. Тэгтээ моринд баг нь бас их дуртай. Морь унаалаа одоо. Хоёр хүн одоо хүүгийн чинь том нь хидтэй вэ? Саарл морьтой ойролцоо юу? Тий, яг ойрхон шүү дээ. Яг 8. Тий. Тийм нөгөө хөөдөрч хордны минь гэдэг яриад байдаг. Үеч бас хөөдөрсөн жил одоо яг энэ хурдан морь маань яасан гэж холбож ирдэг хүмүүс байна. Сая яг хэлэхэр чи сонс бодсон тийм биш үү? Хүүтэн хурд авчирсан байна тань. За тэгээд энэ удаагийнхаа ярилцлагыг энэ түрээ жаргаа. Тэгээд бидний урилгыг хүлээж авч шөнөөрөө гэлтгүү ярилцсанд баярлалаа. Бидний ажлыг ойлгож бас ингэ дэмжсэнд баярлалаа. Морь уйх төрийн хэрэгтэн амжилт хүсье. Эмчлийнхаа баяр наадам дотготой сайхан наадаарай. Хүйд 7 хуудгийн тэр цэнхэр хашаанд баяртайгаар дахин уулзъя. Та ерөө дотор шигээ. Та охины ажилч гэсэн өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. За тэгээд бас манай одоо морины соёлыг түгээж дэлгэрүүлэхэд бас хамтарч ажилладаг компаниуд байдаг. Тэгээд тэрнийхээ төлөө гарын дэлхийг бас
хэмжүүлье. За энэ ингээд Premier Agro гэдэг компани овёс оруулждаг, Орос овёс оруулждаг компаниуд юм байлээ. За тэрний 2022 оны календар байгаа. За энэний хамгийн гол юм надад байгаа. За энэ таны дугаар 22:00:58 юм байна шүү. За энэ дугаараа хэлээд энэ баг утасны дайлал руу нэлчихлээр танд 100,000 төгрөнд бараас одоо бараа авах хэрэг бэлгэлж байгаа. Тэгээ та бас энэ одоо хамгийн эдээс сайдын Европын морин тойруулалт бас хэрэгэлдэг юм уус юм билээ. Энийг хэрэглээд туршиж үзээрэй. Тэгээсээ заавч мөн сүүлүүд байрсан хэрэглээд тод магныг баг шүнт тижэлгээд таны сонссон бах те. Зов байгалийн гаралтай. За дээрээс нь 60 төрлийн элементүүдийг агуулдаг ийм одоо бүтээгдэхүүн байгаа. Үүнийг бас манай нэвтрүүлгийн подкастын маань зочдод бэлэг болгон өгдөг байгаа. За энэ их одоо шилдэг юм лээ. Бас тэр болгоно. За энэ бол одоо манай өөр юм. Мөрмөг гэдэг. За энэ бол манай аяны ган аяар хийсэн. Үсэндээ ингээ авчуулаад. Ингээд тэгээд хаарсан газар хэрэглэх юм боломжтой биш арсан. Аяны ган байгаа. Сүүлийн маг бийж байна. Тийш харсан. Хоёр хар цагаан хоёр логотой тэгээд. За тэгээд бидний хөдөлгөөн баярлалаа. Манай подкастын ээлж дугаар баруунаас үзэгч та бүхэн төрлөө. Манай удаагийн зочин аймгийн алд 2020 оны Монгол улсын Чансанд рүүчинийг аймгийн алдарт өч Жадамбын болд байлаа. Дараагийн дугаараа дахин уулзлаа баяртай. Селен амьсга задлж дархлааг дэмжин. Агрофит тэжээлийн үйлдвэр.